Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэгч ТВ-с телевизийн бүхийн алдар нэвтрүүлэг Өвөр Монголын өөртөө цэцхорны Шилэнгол аймгийн Зүү Үзэмчин хошуунаас та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Өвөр монголчуудын дунд бүх сонирхчдын дунд сүүлийн жилүүдэд уран хурц дайчин барилдаанаараа ард түмнийхээ дунд бас алдаршин гарч иж буй залуу хүчтэн Алтан булын Баярбаатар оролцож байна. За, сайхан үлдэж байна уу? Бэлтгэл сургуульд тэр тэнхээ сайн уу? Сайхан үлдэж байна. За. За, танаа нутгаар өнтөө сайхан үйл болж байна. Өнтөө сайхан үйл болж байна. Үзэгч түмэндээ бас одоо Монголынхоо бүх сонирхдаг үзэгч түмэндээ бас өөрийгөө одоо багнаас ахуй амьдрал аав ээж ах トゥ гэр бүл гэдэг бас нэг өөрийнхөө талаар сайхан танилцуулаад яриагаа эхлэх ойлоо. За. Улаастай болгосны Думдов сумны хараат амгалан болоо баргаадын Баярбаатар байна. Танайхаа угаасаа энэ нутаг усны айл. Угаасаа энэ нутаг усны айл хуучин Думдов сум. Ванда тэгэл бос түүхтийн жишгээр л хөдөө. Тэ хөдөө. Мал дээр малчин элийн хөвгт. За, унаг даахтгаан тоглож өссөн. Тийм л элийн хөвгт та. Хурдан морь унаал. Хурдан морь унахын дашмаар бас хөвгтийн бүхэл барилтна. Хөвгтийн бүхэл барилтна. Тэгэл бас хөвгт. Танаа хошуу бол угаасаа алдартай бүхчүүд ихтэй. Тэг хөвгтийн барилдаан том бүхчүүдийн барилдаан үзэнгээ тэгээд бүгд дуртай болж эхэлсэн. Бүгд дуртай болж манай гошуу чинь бас бүхий өлгий. Шилэнгол аймгийн Зүү Үзэмчин гошуу. Одоо жангаад бөхөр үлэл Монгол бүхийн төвчг. Төвцөг. Олон сайхан алдартангууд төрсөн. Олон сайхан алдартангууд байна. Баярбаатар авраг маань байна. Төмөрөө багш маань байна. За үе үеэс ялгсан олон шилдэг үтнүүд бас байгаа. Тэгэд ер нь бас Монгол хүүхдүүд ер нь багасаал барилж өсгөөдгөл өдөөний хүүхдүүд тэгж байгаа зарим нь болчдөг тийм ээ. Тэгээд ер нь бол яг одоо хэдэн наснаас барилж эхэлсэн энэ гэж асуух асуулт бол бас жоо өрөөсгөл юм шиг байна. За ингэж хүүхэд байхасаа барилж ноцолцож явж байгаад ер нь яг зорж хизэнээс анх тэгээд яг орон бэлтгэл сургууль гэдэг юм уу дасгалч гэдэг юм уу дуулан секцэн ч юм уу хамрагдав. Яг 14-т бүхэн бэлтгэлээр хичээлж одоо сурахын дагуу хажуугаар нь бүхэн бэлтгэл хийгээд одоо төмөр багш одоо яг Монгол бүхийн талаар бол бас одоо 5 жил болж байгаа багшаанд аваад яг Монгол бүхэр хичээлээд тэгээд одоо багшаанд багсны хариудад бас Монгол бүхийн амжилтанд бас багсаа хурж эхэлж байна. 14 давтаагаас үндсэндээ системтэй бэлтгэл хийж эхэлсэн байна. За тэгээд бас зарим хүмүүс бүгчүүд чинь баг залуугаас ер нь шантраад гарах үе байдаг шүү дээ. Тэгээд одоо хүртэл сайхан юм амжилттай яваа нэг түүн түлхэц өгсөн нэг сайхан урамтаач гэх юм уу дурсамжтай барилдаа байсан байж таарна та. Тэр тухай хөөрөж та. Одоо тэр үед бүхэн барилдаа нь овоон усын наадам болно. Ахтайгаа наадмаар явна. Бас нөхөр мөр уралдах санаатай бас нөмөр сорж исэн. Тэгээд наадмаар яваад барилдаанд ороод овоон наадмаар хоёр жангатай бүх хаяад тэгээд урам ороод. Зангатай бүх гэдэг нь үндсэндээ том бүхчүүдийг хайсан байна шүү дээ. Том бүх хаяхаараа бас урам ороод би ч бас барилдуул болох юм байна. Итгэл аваад бас нутгийн ард түмэн за Баярбаатар гэсэн нэртэй Баярбаатар гэсэн сайхан нэртэй аврагын нэртэй хөвгт байна. Олон түмний хараанд өртөгдөө. Тэр бас бүхтэн багтай болоод яг ид орсон даа тэр юусэн. Бас өөрт чинь Баярбаатар гэдэг нэр бас нөлөөлсөн үү энэ барилдах дуранд чинь. Бас тун их нөлөөлсөн Баярбаатар одоо бас ийм нэртэй хүн манайхантай бол бас чөөхөн бас авраг бол бас үнэхээр тасархай барилдсан. Бас нэг энэ хүний араас ийм нэг хүүхд Баярбаатар гэсэн нэртэй хүүхд барилдахаар чинь за ард түмэн харна. За ийм нэг жаахан залуу гарч ирж байна, барилж байна. Тэгэхээр бас урам биендээ итгэл аваад за энэ хүний нэрийг төрсөн юм чинь барилдах араас нь барилдах ёстой, сайн барилдах ёстой гэж чармаадаг да. Одоо жишээ нь манай хар Монголч гэсэн бас байна л да. Баямөнх гэдэг тий Даншгийн авраг дараа нь Баямөнх авраг за Мөнхбат авраг одоо дараа залуу Мөнхбат авраг гэж бэлэгдэж өгсөн нэртэй авраг амьдаанар зөндөөл байна. Тэр жишгээр ер нь бас нэр
нэгтийн чихник гэдэг шиг чихэнд нь бага наснаас чинь Баярбаатар авраг гэж хоногдсон учраас бүхэд дурлах бас үндэс болсон байна шүү дээ. Төмөр аврагтайгаа уулзраад одоо бас нэлээдгүй хэдэн жилийг өнгөрч байна гэж байна. Түүнээс өмнө одоо янз бүрийн багш эсвэл одоо бүхий эрдэм заалгасан тийм одоо манай Монголд бол жишээ нь бага сургууль бага ангид багтаа секс дугуйланд хамрагдаад ингээд бас багштай байдаг. Үндсэн суур маань ер нь яаж тавигдсан? Үндсэн суур маань бас яг бүхийн талаар нөгөө сургуулийн хараа хажуугаас нь хичээлдэг болохоор нөгөө банк багш. Танай хичээлийн хөтөлбөрт нөгөө дундад маягийн бүх гэж албан ёсоор ордгоо эсвэл өөрсдөө бие дааж эзэмшдэг үү? Дунд маягийн өөрсдөө. Хичээлийн хөтөлбөрт ер нь бүхийн төрлийн юм байхгүй. Дунд маягийн бүх. Тэр мөрөгдлөөр сунгаад хажуугаар нь хичээллээд явдаг. За тэгээ хоёр сайхан зангад бүхий хайсан урам орсон залуудыг одоо бэлтгэлээ чамбааруулаад улам илүү том зорилго тавиал. Тэгэл одоо нэг осондоо одоо шийдсэн байж шүү дээ. Одоо бэлтгэлийн одоо хамаагүй юм бас л багштай урьж идэл бүх юм өөрчлөгдсөн дөө. Бас хаан цаан залуу юм байна, урам хуур нуграх үе байна. За бас энэ бүх болох ч юм уу, болохгүй ч юм уу. Бас надад чингсэн үе байна, бүх айсан үе бас байна. Гэтэл багштай урьж идэл хамаагүй юм жасарч одоо энэ тал дээр шимтсэн да. Ер нь одоо сүүлийн үед бас бүгчүүд тийм бас шинэ үе гарч ирж байна л да. Танаа үе тийм ээ. Тэгэхээр энэ одоо энэ олонний дунд ингэж сайхан уран барилдаантай баг Баярбаатар гэж нэрлэгдэх болсон одоо анхны энэ хавьдаа дуулан тарьсан наадам юу вэ? За дуулан 2024 онд Шинборгож уушванд одоо анх өөрөө 562 бүхэд дөрвөлж. Тэгээд одоо шилийн гол даяар одоо Монгол бүхтэй хайртай бүхэнд танигдсан да. Баярбаатар маань жингээр бол баг. Одоо баян жинг бол бас нэг 98 галтай хамаагүй өндөртэй 98. Тэгээд өөрөөсөө том биетэй том бүхчүүдийг хайж төрүүлсэн. Ямар бүхчүүдийг ер нь орхив? Одоо дагын улаан сонинхүүгээд нэг зүүн гүшүүнээ тэр зүүн гүшүү Шинборгож уушвны нэг залуу тэр нь орж ирээгүй. Хоёрын улаанаас чинь хөдөр даш дондов хур Mongoлийн сүлдээ тэнгэрт өргөсөн наадам гаргаргийн дээр уусамласан наадам намрын хонгор жаврыг бүэл сатуусан наадам 나담 좋은 아버지한 장가마를 나담 붙들보라 이쪽이 샹살라가 나담 배치르고 아티한 줄큰 어불적 나담 Сүү соёлыг түгээгч Миний Монголын Сүү хувьцаат компани Сүү соёлыг түгээгч Миний Монголын Сүү хувьцаат компани Ер нь тэгээд сүүл рүүгээ дандаа зангаад бүхчүүлтэйг л барилдаж таарнаад тийм ээ. Биш шүү. Энэ чинь манайхан зангаад бүх шүү дээ. Толиод бүх. Толиод бүх манайхан чинь шилэн зүүж юм чинь баруун одоо нэг шилэн бол юм зүүж зангаад бүх. Зөв. Хөлбөмбөр тийшээгээ толиод бүх. Толиод бүх. Зөв. Хайраа юмгд очиж төрүүлсэн. Энэ наадмууд тэгээд ер нь нэг төрүүлсэн хүн чинь тэгээд дараагийн наадмууд хэр барилдаг. Дараагийн наадмаар бас тэр наадмаас омгаа авсан ч юм уу. Очоо барууж юм чинь бас нэг
128 бүхэн барилдаан болоод. Тэгээд санчир аврагаар давж, баруун зүгтээ санчир аврагаар давж дөрвөлжсэн. Бас. Одоо бол гэхдээ одоо залуу хүн байна. Бэлтгэл сургуультаа сайн их юм бол дараагийн өшөө олон том найр наадан бол урд чинь байгаа шүү дээ. Тий. За танаа бэлтгэлийн сонин сайхнаар хичнээн залуучууд хамрагдж байна. За май бэлтгэлдүүл бас нэг уур Монголоор нэ бүхэн сонирхтой газар болгоноос л залуучууд байна. Багшийн маань ирж ирсэн залуучууд байна. За бас манай Баярбаатар авраг маань бас бэлтгэл хийж байна. За нутгийн ах наруудаас Цэрэг, Өрхөмсөлд, Төмөрбаатар олон сайхан залуучуудаар нэг баг болж бэлтгэл хангалттай хийж байна. Нэг гал болж төмөр багшаа нагаад. Ер нь л одоо сая нэрсүүдийг сонсоход л хамаг одоо их сайн барилж байгаа бүхэн хөгчүүд хамт бэлтгэл хийж байгаа юм шүү дээ. Ер нь явж хэсэж барилдана гэж ярьдаг юм да бид нэр. Хэр их хэсэж барилдах дуртай. Наадмаар уу? Тэ наадмаар ингээд тэмдгийн барилдаанууд. Одоо манайхан чинь жун болохоор ч юм бас наадам зөндөө олон болно. Одоо өнөөдөр гээд одоо баруун жимтэнд наадамтай бол маргааш гэж юу жимтэнд наадамтай. Тэгэхээр наадам болгонд л бүрэгдэнд нь явна. Тэгэхээр бас нэг ядраа юм уу, өдрөөч юм уу, бэнгийн байгаад идэг. Тэгэхээр наадам болгонд л бүгдэнд барилдана. Их наадам том барилдаан болгоно шүү дээ, тийм ээ. Бид нар ч гэсэн бас Монголд залуу багтлал тэгээд хаана юу л болно бүгдэнд нь очиж барилж санаа хамардаг. Тэр унах хэрэгээс хамаахгүй. Дуртай. Тэгж явдаг байлаа. Танаа бэлтгэлийнхэн тэгээд ер нь бэлтгэлийн одоо онцлог гэх юм уу да бид нартай харьцуулах юм бол монголчуудтай харьцуулах юм бол голцоо барилдааны бэлтгэл хийж гин үү, хүчний бэлтгэл хийж гин үү? Манай бүхэн бэлтгэлүүд бас гэргийн нэг гэрэгт 3 хоногтой. 1-7 хоногт. 1-7 хоногт. 3 хоногтой бүхэн барилдаан. Одоо 3 хоногтой штанг. Штанг буюу хүчний бэлтгэл. Энэ сүүлийн үед ер нь өвөр Монгол бүхчүүд маань энэ хүчний бэлтгэл рүү төлхөө ороод ах шиг байна, тийм ээ? Тий, хүчний бэлтгэл рүү орж ийн бие махбод болчин бүх төрлөө бас хөгжүүлж байна. Тэгээ би нэг юм анзаарсан. Ер нь бүхчүүд бүгд одоо цугларалтандаа хамрагдаад одоо шилийн хоттой ингээ бэлтгэлтэй хамрагдаад байж байгаа ч гэсэн бас энэ хөдөө ахуугаа бас цуг аваад яваад ах шиг байна, тийм ээ? Тий. Бүгд ер нь бас малчин байна уу? Бүгд ердөө малчин бас тэр өсөд төрсөн нөгөө малч ах байгаас өсөд төрсөн. Тань бас арга хослуулаад. Өвөл ер нь хэр олон барилдаан болж байна. Өвөл бол бас байнгын бас нэг сард юм уу нэг барилдаан хатар болж байгаа. Газар бас нэг барилдаан наадам жуглаан болохоор нэг барилдаа хийж. Монгол наадам тал руу анхаарал ирэх хандуулж байна. Монголын бүхчүүдийг хэр үзэж байна? Монголын бүхчүүдээс байнгын харна. Фестер харна. За ямар залуу гарч ирсэн жаалан таньсан барилж ин бүгдийг л харна. Хиний шүтэн бишрэгч. Бацаар аврагын шүтэн биш. Бацаар аврагын шүтэн бишрэгч. Залуучуудаас Орхон баяр байна, Батмагнай байна одоо юм сах. Барилдаантай залуучуудыг л бас шүтэн бишрээд л хараад л дэмжээд л. Монгол руу юу очижсэн үү? Монгол руу очижсэн. Чин багшаа 24 онд очиж 25 онд одоо 2 жил хаврын бэлтгэл хийж. Аль гал дээр хэв? Баян үлгий. Сэрэг цанаар. Баян үлгий бэлтгэл амарсан. Зааланд гарч амжив. Монгол зааланд нэг гарсан. За. Улс аймгийн цэцлэлтний бүхэн барилдаанд орж. Бүрэг даваа арслан унжсэн. Тагийн нугар хараа арслантай нугар. Тэгэн. Залуу бүхчээс. Бүрэг даваа арслан хэр сайн. Арслан ч бас гिचүү юм бэлээ бас. Оо гарахгүй бас би ч бас нэг залуу байна бас нэг хайчих санаатай. Бас арслан ясна өөдөөс өрөөд. Арслан бас гिचүү юм бэлээ бас. Мондөг бүх юм бэлээ. Дивжин дээр одоо та хэд маань сайхан гал бэлтгэл хийж нэгээд одоо дараагийн том цолонд зорж байна тийм ээ. За бас танаа галд чинь бас одоо Эрхэмсүлд чирэг митинг одоо ер нь толгойд байгаа бүхчүүд байгаа юм байна шүү дээ. Тэр хэдтэйгээ ингээд бэлтгэл хийхээр бас дагаж хөгжиж байгаа. Тий.
бас ах нарынхаа бүхий талаар байгаа байдал за хасан сурагч үйл олон байна. Бас ахынхаа хэлж ирэхийг сонсон, жанж болгодлыг сонсон. Одоо ингээд болч байгаа амтарсан бэлтгэл хийгээд байж энэ да. Тэгэл ер нь цаашдын зорилго бол мэдээж амжилттай явуулах. Олон бүхтөө барилдаан төрүүлэх тийм ээ. Ер нь одоо нэг нэрлүүл нэг 2-3 том одоо хамгийн ангиллын 2-3 том барилдаа байх шиг шүү дээ тийм ээ. 100 болдог. За Чингис онгоны 9 төрөв 512 байл. Тий 512 гэх юм барил да. За. Бас одоо нэг 30 болгоны одоо их том наадам. Одоо бас хөвчөөр бас 256 ч юм уу 562 ч юм уу одоо ийм том барилдаанууд бай. Жилдэн байх, өдөндөн байх. Гэр бүл зохиож. Зохиогоогүй. Ганц бай. Ганц бай. Бэлтгэлдээ анхаарлаа. Тий. Тэгэл мэдээ цаашдаа одоо ингээл гэр бүл зохиочхоор бас бэлтгэл салгардаг л. Тэрнээс өмнө бэлтгэлээ сайн хийж аваад. Тий. Тэгэд юу одоо түрүүн бас асууж байгаа марччих. Жин жоохон бага байна штэ. Тий. Ер нь тэгээд цаашдаа бас жингээ нэмхийн тулд бэлтгэл хийж гинөө. Эсвэл яг энэ чигээрээ хурдтай тесрэлттэй хэмээрээ байхыг зөвлөж гинөө. Багш нар чи юу гэж байна? Багшийн хувьд бас чи нас баг байна. Одоо бас энэ бүхий бие хөнгөн за хурдан шалангуйгтай энд бүх одоо мөх мөрөгдөл за хүнтэй яаж барилдах за нэг хүнд том хүнд чинь их дарлагдсан чинь ухаан сууна шүү дээ. Нэг мэдрэмж орно. За бас хүний өвөндөр адлах юм уу? Яг хүний өвөндөр адлах юм уу? Одоо тийм талаар л хөгжүүлж байна да. Одоо бас хөдөн жил бас нас гараад юм жин гараад бас болох хаа. Бүхий өөр төрлөөр ер нь барилж үзсэн янз бүр тэнцээ уралдаанд орж ив. Бүхий өөр төрлөөр домд маягийн бүхөр одоо томчонд орж иж. Жүүдээр бас нэг хүүхд багчуудын уралдаанд багчуудын уралдаанд орж иж. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Тэгэл одоо бэлтгэлдээ хамрагч чинь 6 өдөр тэнд бэлтгэл хийгэр чинь 6 өдөр шилээ хот байх нь шүү дээ. Тий. Шилээ хотор. Тэгээд нэг амарсан өдрөө наашаа хөдөөгөрлөгөд авчих уу. Хөдөөгөрлөгөө нэх нь учиртай бол бас нааш нь. Жишээтэй. Залуу хүн байна. Хаяа бас нэг гарч орж. Тий. Бас нэг караоке мок юм байна уу? Караоке бас орно. Тэгтээ ер нь тэгэл одоо бас нэг яг том зорцсон залуучууд чинь тэгэл өөрийгөө бүрэн вакуумжуулаад тэгэл. Тий. Унтаал, зав гарахаар унтаал. Завсар гарахаар нийдээл. Тий. Тэгэл бус төдөн бэлтгэлээ нүдээл. Тий. Тэгж л явдаг л да. Тэгээ би өөрөө чинь барилдаа нэг бас TikTok одоо энэ WeChat юм хүмүүс зөндөө харсан. Маш гоё хурдтай тийм одоо ирмгий сайхан барилж ийлээ л дээ. Нэг том хүмүүсийг нэг эмнэг сургаж байгаа юм шиг юм гараа. Ер нь би бас бодоод байгаа нэг манай Бэмботгын аслам шүү дээ. Бэмботгны барилдаан чимшиг заримдаа харагдаад байгаа байхгүй. Тэгээ энэ бас нөгөө л ахуйтай хадуу малтаа ноцолцсных. Хадуу малтаа ноцолцсны нөгөө байгалаасаа сурсан. Одоо адуутай нэтлэлтгоор чинь жиглэл нэтлэл өмжигээ тэлтэй газартай нэтлэхгүй бас дийлгүй шүү дээ. Удам гэж байна уу? Өөрт чинь. Бүхий удам гэж ми аавын нахт. За. Бас нэг овооны наадмаар төрүүлсэн шиг тийм нэг. За ямар ч байсан нэг одоо биднийхэр бол нэг сумын заа. Тий. Овооны наадмаар. Овооны наадам төрүүлсэн хүн чинь нэг сумын зааны ирэм бүтээл хүн байж таарна шүү дээ. Ер нь бол удам бас бүхэд их чухал л да. Тийм баг. Тэгэл өөрөө одоо бас нэг шинэ удам үүсгэлээ шүү дээ. Тий. Гэрийнхэн мэдээж 100% дэмжинэ. 100% дэмжинэ. Бас аав ээжийн дэмжлэг байж юм аа бас миний өнөөдрийн амжилт бас байгаа хаагаа бод юм аа. Мэдээж тэгэлгүй байх тийм ээ. Энэ одоо биднэрх шиг одоо ямар нэгэн компани харьяалагдаж тийм цалин бүнлүү тийм юм байж гэн одоо өөр Монголын хөгжүүд. Одоо манай өөр Монголын хөгжүүлүүд бас яг тиймэрхүү хөгжлөлтөнд бас хөрөөгүй. Гэхдээ бол одоо сүүлийн үед бас ингэж хөгжих байхаа гэж бодож байна. За бас манайхны өөр Монгол хөгжүүдийн одоо урд одоо манай дом дорндоо бас их харж ивэн. За
Төмөрбаатар, Давхарбаяр одоо ийм одоо нөлөөтэй улсууд одоо Давхарбаяр ч юм бас нөгөө Иштан тий. одоо нэг Хүчний powerlifting тимний урал тим тэмцээнд ордог байхгүй. Тэгэхээр чин ийм улсууд өвөр Монголоос ийм улсууд одоо бүхчэн улсууд одоо ийм тэмцээнд орж байгаа юм байх гэхлээр Монгол бүхий харж байгаа улсууд улам олон болоод. Төмөрбаатар бол бас цагаан царайлаг бас сайхан урт дээжин барилдаантай. Төлөө урд газар улсууд ийм сайхан залуучууд байд юм байна. Тэгэхээр бас Монгол бүхий улам нэг илүү сурчлаад өгч юм тийм ээ. Тэрнийх нь одоо бас буйнаар гэх юм уу, нөлөөгөр гэх юм уу бас. Та хэдэд бас одоо ивэнтдэгч тийм ээ. Тийм хүмүүс бас ирж яах юм байна л гэсэн. Манайд бол жишээ нь зарим нь яг ажиллаа хийгээд ингээд барилжлаа юм л да. Гэхдээ ер нь нөгөө үндэсний өв соёлоод дээдэлдэг маш олон компаниуд өгөхгүй юу? Тэднэр нэг бүхчүүдээ нутаг усныхаа ч юм уу ингээд нэг том бүхчүүдийг одоо цалинжуулаад бэлтгэл хийх нөхцөл болцоогоор нь хангаад ингээд явдгийг. Бидний ч гэсэн хувьд ч гэсэн энэ үндэсний спортыг түгэнд дэлгэрүүлдэг телевиз маань одоо сайхан бүхийн тухай нэвтрүүлэг, бүхийн барилдааны шууд амжуул зэргийг бол одоо Монголд одоо хамгийн хийдэг юм телевиз. Тэгэхээр манай телевизтэй бол манай телевизийн нэвтрүүлгийн багтаа бас хамтран ажиллаж байгаа нэгэн сайхан компани байгаа. Манай Монголын алдартай Сүү хувьцаат компани. Тэгээ Сүү хувьцаат компанийхаа бас эдний дээжээс бас танд барья. Тэгээд баярлалаа. Баярбаатарын хувьд одоо тэгээд олон сайхан өрсөлдөгч нартай янз бүрийн барилдаа хийжсэн баг. Бас нэг сэтгэл тод үлдсэн сайхан нэг энэ л нэг гой барилдаан би хийцэн дээ гэдэг барилдаанаас нь дурсаач. Одоо мэх техникийн хувьд гэх юм уу эсвэл тэр аз цаг хугацааны хувьд гүйцэтгэл нь таарсан ч гэдэг юм уу. Одоо бэлтгэл сайн байгаад за биендээ итгэлтэй байгаад одоо тэр нэг одоо яг өөрөө тэр нэг мөх мөрөглөө хийсэнгүй нэг мэдрэмжэнд дагаад явдаг. Одоо зүүн гушуун баруун гушууны наадмаар зүүн гушууны төр цэцэрлээ зургаараа араас нь гусаад одоо хавраад гэсэн үг шүү дээ. Тэгээд хайсан тэр барилдаан бас их сайхан санагдав. Бас өөрийн мэдлэгөө тэр мөх мөрөглөө орсон. Одоо мэдээгүй байж хэлдэг. Тэр рефлексээр олон давтсан мэх. Тий. Ер нь голцоо тэгээд ямар мэх хийж байна? Одоо нэг дархалж эхэлж одоо бүр гүйц дархан хийж яашин дархалж эхэлж байгаа мехнүүд байгаа шүү дээ. Тий. Одоо барилдаан дээр хоёр талд нь шахаж мордно. За мордоо болохгүй шүү бочиж гард сэнтгэл гэх юм уу олон юм одоо тэр байгаадаа л тааруулаад тэгэхээр одоо 98 хилтэй баг жинтэй хүн чинь удаан барилдаад баглуулвал бас тий гэчүү эрсдэлтэй тийм ээ баригчгаараа бас гэчүү хөб том хүний хөдлөг нь орон гарна сандраг нь тэнгэл барил бас тийг баригчсаар чинь бас нөгөө жин дутуу жоохон барьдах гээд байна. Одоо ингээд нэг хүнийг хардаг штеп. Би жишээ нь жоохон байхдаа ингээд 6 залуу зааныг харж өссөн. За ялангуяа Сүхбат аваргын барилдааныг үзэх амар дуртай. Тэр чигээр энэ ах шиг энэ одоо том авраг шиг ингэж барилдахаас ингээд үлгэр авдаг бүх. Үлгэр авдаг бүх одоо бидний модоо орох үед одоо 2007 он битэн 7 настай одоо модоо орохын чагтлаг Баярбаатар авраг. Яг ийд үе. За одоо тэрнээс цааш нь 11 одоо олон жил Монгол бүхтэр эдэлж цагийг эдэлж барилсан шүү дээ. Одоо яг өсөд төрсөн он чагд одоо энэ үнэ барилдааны үжиж. За энэс дараа Жүүж мөтний бас Үлжибаатар гэж бас нэг нэрийнх өндөр. Тий уран барилдаа. Тий одоо бидний ийм л уран барилдаантай үнэ барилдааны үжиглэл дуртай байдаг да. Бидний хийсэн мөх мөрөгдлээ одоо нэг битлэгээс ухруулж үжин цаас хотлон ангүйд боловсрон ямар бэртэн дээр яаж хийж чинь одоо ийм л барилдаануудаас одоо мөхийн их авсан юм уу да. Одоо тэгээд бэлтгэлтэй цуг хамрагч ин бас асуун үз өөртөөс нь. Өөртөөс нь асуун. За яагуул бэртэн дээр яах одоо энэ тал дээр гацарж ийн яагуул таарах уу гэж бас банкын зөвлөгөө авна. Нөгөө талаасаа маш их бяртаа бүх одоо хин бэ та хэдийн донд. Одоо хэнийг нэрлэх вэ хамгийн бяртаа гэвэл Сүү соёлыг түгээж. Миний Монголын Сүү хувьцаат компани. Сүү соёлыг түгээж. Миний Монголын Сүү хувьцаат компани. Одоо манай эдийн дундаас хамгийн бэртэн бол бас чайргах.
Жирэг ах явсан хамгийн бартан гэж хэлэх байгаа. Гар хүнтэй, чөөж хүнтэй. Бас хөдлөх гэдэг ч юу. Гол тамир сайтай. Гол тамир сайтай. Жирэг маань тэр одоо юунд төрүүлсэн бүх шүү дээ. 9 шаргын наадам буюу Чингисийн онгоны дахлаад. Өнөө жил бас хамгийн анхны 562. Тэр их шансаа сайтай байна. Чансаа сайтай байлаа. Шилийн голын гэрэл гушууны сайн бөхчүүд бүр чухал. Чи хурж очив. Би өнөө жил хурж очив Монгол бэлтгэл хийгээ байгаад. Давхцаар очиж авдаг. Ер нь үе тэгэл Монголд очиод бас бэлтгэл хийгээд байх санаа байна уу? Тий. Бас багшаанд дагаад багшаа бэлтгэл хийгээл багшаанд дагаад бэлтгэл хийгээл хэвдлээ да. Хэрэн тэгээд янз янзын бөхөр барилдаж бас энэ уран барилдаантай хүмүүс чи өөрийгөө задлж хөгжүүлэх хэрэгтэй юм шиг байна шүү дээ. Монголд очиж Монгол бөхөрөө барилдаад хажуугаар нь бас санамжуудаа ч гэсэн тийм. Тэгээд ер нь бол өөрийгөө задлах хэрэгтэй юм байлээ л. Тий. Байр шагнал нь багхан одоо дээр үед бол нэг юм одоо адаг цай ч юм уу нэг дээлийн торгоморго тийм юм бай шагнал өгдөөс юм л одоо бас зарим наадмууд ч одоо 10 сая 20 сая тэр байтугай машин тэрэг гэл ингээл энд бас дагаад ер нь бай шагнал нь сайжирч байна. Байр шагнал сайжирж байна. Нутгийн ард бол нь бас досон жанадын 542 бүгд дөрүүлэхэд манай нутгийн ард түмэн маш их баярлсан. Зөв. За бас тосч авсан уу замд тоссон. Тэгээ бас нутгийн өвгөө бас үлээд тосч аваад бас ахт морь бэлгээлж хийсэн. Аргагүй нутгийн ард түмэнд эндэлэгчээр дамжуулаад баярлж явлаа шүү гэж хэлээ да. Ер нь нутаг Нармай Монголын сүлдээ тэнгэрт өргөсөн наадам наргаргийн дээжээр уусан беласан наадам намрын хонгор жаврыг бүэл сатуусан наадам 나담 좋은 아버지한 장가말았어 나담 шууд онж төрсөн нутаг хүмүүс дэмжиж ирэхээр хүн хичээхээсээр аргагүй л байна тий. Тэгээд 512 төрүүлжээд босч ирэхэд нутгийн тасч авахд бас нэг гоё мэдрэмж төрнө. Мэдрэмж одоо бас өнөөс хүн баярлна гэдэг бас нэг тэр нэг мэдрэмж үлээс өөрөө сайн мэдсэн. Өөрөө ч нэг их баярлаагаа одоо би үн дөрүүлсэн юм уу, гүүч юм уу, хоёр өдөр нэг жүүлж байгаа юм шиг ийгээс. Тэр нутгийн ард түмнүүд үнэхээр их баярлж авч хүлээн авч тасч ирсэн. Тэр наадандаа тэгээд үзүр төрөнд таарсан бөхөө хайчаад ер нь бол тэр нааданд очихдоо төрүүлнэ гэсэн тийм тооцоог очсон уу? Төрүүлнэ гэсэн нь тооцоод байхгүй. Одоо юу ч гэсэн сайн барилдандаал. Хаяндаа л гэсэн бодолтой л байлжсэн. Ер нь төрүүлнэ гэсэн бодол бол надад байгаа. Олон сайн бөхчүүд мэдээж очсон байсан. Тэгээд төрүүлсэндээ хурамшин, нэрэмшин. Бас тэр наадмаараа омог авч бас нэг залуу улам их хамжилт байна гэдэг итгэж байгаа би энд бас. Монгол бөхөр ч яг удаа тэгэл юу манай монголчууд ч бас ирээд өөр монгол бөхөр маш их барилддаг шүү дээ. Гэтэ сүүлийн жоохон цөөрчлөг авсан. Тий. Тэгээд яг хөгжилтэй маягийн асуулт гэх юм уу? Батмагна ч юм уу, одоо орхон баяр ч юм уу. Эднэртэй юугаараа барилдвал хайн итгэл байна уу? Өөр монгол бөхөр өнөө. Өөр монгол бөхөр бол бас өөрийн бөхөр барилдчих юм бас ээчгүй гэж бас аашаа. Яг бас барилдагдаж ээчгүй их байх магадгүй өөрийн бөхөр барилдчих юм чинь. Яг хайх магадaltaй гэж. Яг одоо Монголын бөхөр бол бас хэцүү. Зөв. Сонир л да. Ер нь яг манай том олон бөхчүүд ирээд зарим нь яг сайн барилдаг, зарим нь бас доор даваанд зөндөө унж исэн юм байлээ. Тэгэхээр тэр чинь нөгөө сурсан юм, барилсан тийм ээ. Тэрнтэй л холбоотой байна л да. Өөрийгөө одоо тэгээд бэлтгэл сургууль бүх юмар ингээд шахаад явж гин. Өдрийн дэглэм янз бүрийн тамирчны сахих ёс энэ талаасаа нэг жоохон бидэнд дэглэж. Ер нь одоо
ид жоох мөх юмда яаж ийн хамаа амбаагүй байна уу эсвэл бас нэг жоохон уураг витамин тэжээл хэрглэж ийн үү яаж ийн хийж ийн. Бас Манай хойно бол жишээ нь одоо ихэд бол зүгээр жирийн соёлтой хэрэглээ болцсон байхгүй. Тэгэхээр одоо энэ өвөр Монголоор ямар хөө байна? Манайхан чинь бас уурга витамин одоос хэрэгжилж бүгд уурга витамин идэж. Тэгээ бас биенийхээ хэл тал одоо бие яагуул хөгжих байх. Одоо энэ талаар бүр судалж бас нэг одоо яг угийн бөхчүүч бас нэг хоол умд идэл бас нэг ингээ барилдах тийм жишээ биш бас өсөндөө юм болсон шүү дээ. Бас нэг биений хөгжүүлэх талж угаал за уурга витамин идэж гин биеинд ихруулж гин бас нэг талаар бол биендээ бас өмч маягтай. Тиймэрхүү хөгжилтэй л гэж байна. Би энэ асуултыг яагаад асуусан бэхээр ер нь ингээд бүр зориод ингээд өөртөө ч гэсэн тийм ингээд зорилт тавиад идж ууж байгаадаа ч гэсэн анхаарал тавиад бүр мэрэгжлийн төвшөнд рүү орох гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол мэрэгжлийн тал руугаа бас өвөр Монгол үндэсний бүх маань бас ороод байна тийм. Бас нэг бүх гэдэг юм бол амьдралаа болохгүй амьдралаа мөрөж зориулаад тийм зориулаад хэрэгцээ амжилт гаргаад сайхан барилдах юм бол бас одоо шагналын урамшил ч юм уу одоо тэр зүйлээр амьдрах боломжтой болж эхэлж боломжтой болж байгаа. Зунд ер нь хичнээн найруулдаг юм. Манайхан чинь бас жижиг сажиг наадамтай олон штэ. Жохом өдөр гэдэг. Тэний өдөр наадам. Яг тэрхэн бол энэ биш. Маш олон найруулга байна штэ. Наадам бол олон бол. Одоо тэгээд ер нь бол нас бас ингээд яг идчих хэсэж байна. Тий. Одоо зорсон зорилго маань мэдээж тодорхой. Одоо нэг хэдэн жил тонгочин даалгаж бодож байна. Одоо бэлтгэл сайн Бэлтгэмтлээс хол байна. Бэлтгэмтлээс хол байвал бас амжилттай байгаа л гэж бодож байна. Залуу байна. Залуу байна. Гол өрсөлдөгчд одоо мэдээж бас цог бэлтгэл хийж байгаа хүмүүс байна. Бас өөр бэлтгэл сорилт өрсөлдөгч нар байна. Байна. Одоо олон нутгаас бүр сайн бөхчүүд байна. Одоо энэтэй л барилдахын тулд одоо бас сайн өөрийгөө бэлдэх хэрэгтэй, сайн биеийг шаарддаг хэрэгтэй. Одоо бол тэгвэл ер нь хинэн ч гэсэн ер нь ивент гэж байхгүй. Ивент гэж байхгүй. Өөрийнхөө ивент. Өөрийнхөө нөгөө зориг өөрийнхөө чадлаар л зүтгэж байгаа юм байна шүү дээ. Гэтэ удахгүй яах вэ бас нэг тэр тал руугаа орох бах тийм ээ. Тэр тал руугаа орох гээд бас нийгэм нийт төр бас тийм усуд бас байгаа. Одоо энэ 20 настангууд 18-ээс 20 21 настангууд гэдэг өөрөө чи арай жоохон доод үеийн үеэс чангарч байгаа залуучууд байна уу? Чангарч байгаа залуучууд бас одоохон бас яг харагдаагүй байна. Гэхдээ залуучууд бол бас оржиндөө олон байгаа. Бас нэг ялангуяа мэж үүж юмчин бол бас бүх ихтэй шүү. Бүх ихтэй залуучууд хүүхд багчууд олон байгаа. Энэ бүх гэдэг зүйлээ хайртай. Одоо бас ч гэж олонний танил атайхан бүх болчлоо тийм ээ. Тий. Мэдээ цаашдаа улам сайхан том бүх болох бах. Ер нь юуг сахиж явбал бас юуг эрхэмлэж явбал зохилтой вэ? Бүх. За бүх гэдэг юм уу ард толныхон хөрөл за хүндэглээ даага дунд шудраг хийсэн жилдэн шудраг одоо энэ барилж байгаа энэ он цаг хугацаанд бас нэг үнд шудраг байгуул бас нэг Монгол бүх гэдэг юмныхаа яг үн чанарыг гаргах байхаа боддог. Өвөр Монгол бөхчүүдийн маань нэг сайхан анзаараад байхад нэг яг одоо цэвэр авч уламжлалаа авч үлдээд мал ахуйгаа бас давхар эрхлээд амьдрал ахуйгаа авч яваад тэгээ хажуугаар нь барилдаж байгаа нэг юм. Тий. Ер нь баг ихэнх бөхчүүд тэгж анзаарч байна. Бөхчүүд бүр тийм. Тэгэхээр одоо хоёлаа бас танаа хөдөө ахуй. Тий. Энэ зүйлтэй чинь танилцъя бас ахуй амьдралын чинь талаар бас ярилцъя. Дуртай морь мал дээр чинь очие. Тий. Тэгээ одоо хоёлаа танаа хөдөө гэрийг зорьё. За. Сүү соёлыг түгээж. Миний Монголын сүү хувьцат компани. 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 Унахтайгаа 300 гараад. 300 гараа одоотой. Оо за тий. Ер нь 300 одоотой гэдэг чинь өвөө эмээ ер нь дээр юу чинь ер нь адуутай л айл байсан байж таарах гэдэг тий. Ми аав юу юм.
адуу нийтээ одоо нийтээ адуу малдаг байсан. тий. Аха. Оо сайхан. Ер нь жоохон дошгин шинжтэй байна уу юу? Тий, манайхны адуу чи бас догшин шинттэй бас нөө жил бас нэг зэрлэг шахуу. Зэрлэг шахуу. Усалж барихаараа нэг хурж усална. Мөр нарны энергигээр өөрөө ус гарч чагцсан. Ааха. Бас зэрлэг шахуу. Энэ тал нь баг ихэнх нэмнэг байх юм шүү Тий, дээ. өмнөх Сургаж дийлэхгүй байна уу? сургаж ийн бас. Одоо унах сайхан үжиж харсан тоос унгаа бас сургаад. Аа. Тэгээд бас Зөв. Ер нь тэгвэл тэгээд одоо тэгээд сургадаг залуучууд ховордчтэй тий. ховорд мороос бас Холдож гин дандаа мотор унж гин. тий. Танах ер нь тэгээд адуу энэ хаврын үн ханш Монголтой харьцуулахад Манайхан чинь адуу Монголтой харьцуулахад бас Монголын үн хангасаар бас хоёр дахин. хоёр дахин тий. Адууга мэдээж бас уралдуулна уян хурдан мордын бас нөгөө 8 арилжаа гэхээс гадна бас махны чиглэлээр нөлөө өсөж Тий, байгаа. махны чиглэлээр өсөж байна. Бас уралдаан морьнд бас сонирхолтой бас хүний хурдын нэг төл бас адуу навчраа ажраг тавьчих шиг хоёул яндлын төлөөс жогч удаа бас нэг цагаат морьтой. Энэ хавьда уралдаа танах ер нь одоо манай Монголд бол цол аймгийн сумын алдарт уяач гэл цол олгодог. Энд тийм цол мол өгдөг үү? Манайхан ч одоо бас манайханд морины спорт бас өгж байгаа бас цол өгж гин, өрөм өгж гин. Оо за. Гэхдээ манай аав морь оёхоо болцсон. Хөрт бол бас хэдэн Монгол морьоор уралдад Наадчихсан. Морь ер нь хэр ирлээдэж байна. Нөгөө одоо үйлдвэр ухсааг сайжруулна барина гэдэг юмнар байдаг штэ. Адуу бол бас манайхан ч бас шинэ Монгол адуу за сайхан цусны ажраг адууны явцтай шинэ Монгол адуу бас үржүүлж байгаа. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Сайхан тарган байна. Сайхан тарган. Дарагчгүйдээ ийм үүс бэлчээр ийм юун дотор одоо таргалдаггүй яах. 300 гараа одоо тэгээд ерөнхийдөө нэлээд том газар бэлчээр шаардна тий. Манайх руу ч бол бэлчээр аим юу яасан хашаа хороо байхгүй бэлчээрээрээ цэвэр байгалийнхаа. Тий. Манайхан ч бас чул одоо байгалийн бэлчээрээр явж байна. Жунжингаан тавьсан бэлчээр чинь одоо бас өвөл идэх юм байхгүй шүү дээ. Гэвч өвлийн бэлчээр гэж тусдаа гаргаад. За бэлчээрээ бас одоо адуундаа зүгөр ч юм өвөлдөө бол бас сайхан бэлчээртэй зүгөр ч юм уу тусдаа. Одоо энэ адууны соёл гэдэг юм бүхний соёл хоёр ер нь юугаар холбогдоод байна гэхээр нөгөө монголчууд эртээр үес морин дэл дээр өсдөг. Тэгээд морьдоор ноцолдож баг залуугаасаа юмнэг сургаж бие чангарч тийм ээ. Тий. Одоо энэ морь мал сургаж гин үү? Морь мал бас сургана. Одоо бас бөхөр бэлтгэл явж байна бас яг энэтэй мэнгэ өртөж чадахгүй. Одоо хаана амралтаар юм уу бас сайхан солсон номхон морь аваад за бас өдөөгөө ямсгал авахаар морь байна. Элдв янзын тэмцээн болох уу? Морь уургах, шургах. Одоо манайхан хавардан бол дааг тамгална. Дааг тамгалахаар ажраг шургуулна. За одоо манайхан бас сайхан ажраг шургуулна. Одоо ундаггүй уургалаад ундаггүй ажрах төр ойсороос ойр хүний иймэл сэргэн хайсаа. Одоо тиймэрхүү Баярбаатар аврах чинь мундаг юм биш үү тийм ээ. Тий бас. Ер нь тэгэл бас анзаарлаа. Тэр хин бэ? Нээж ирж байна. Нааж ирж байна. Сайхан уурга барьсан. Тий. Ямар сайхан морьтой адуутай хүн бэ? Энэ авийн найзууд олчин найзууд олон. Одоо өөрөө дажгүй сайхан бүх болцсон найзууд бол найзаагаас тулталт хэмжээний үз. Дэмжин манай найзууд чинь. Одоо гос морь унаад манай ичгэнгээ явдаг усуд бас цөөхөн болсон. Энэ ямар сайхан. Яа сүүтэн байх шүү. Сүүтэн байна. Хасах 30 бол байх шиг байх шүү ер нь. Байна. Сайн байна уу? Сайн явж гин үү? Хүүтэн байна. За сайхан үлж гин үү? Сайн явж гин үү? Сайн.
Танайхан бас энэ илгэн дэлэх хүмүүс чинь тий. Тий. Дулаахан. За, мал зураг тарган давтаа юу? За сайн байна уу? За, найз чинь багын найз. Багын найз. Барилж өссөн. Багд нь хайдаг байсан үз. Хоньны бэлчээр, адууны бэлчээр дээр л тэгэл барилдаж л манайд чинь. Найдаа нухуул жил сайжирсан шүү дээ. Нухуул жил сайжирсан уу? Аа. Тэгвэл бас чиний багш юм шүү баг. Багш. Бэлчээрийн багш. За, энэ имэйл яасан сайхан имэйл. Ер нь энэ үзэмчин имэйл гэдэг нь үү? Тий. Зүг. Ганцаг 4 гэдэг ер нь бас сайхан ундгийн мэдлэг юм байна уу? Тий. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Хоёр сайхан үтэй юм биш үү, тийм ээ? Хоёр үтэй. Тийм үү? За, том хуу хаана ажиллаж байна? Том өмнө гачаад Энэ бас малчин юм байна. шиг тийм. Манай нэг балгасан байна. Өмнө домдгоо, уудын домдгоо сумны ам давшилт гачаанд байна. Баг хууч одоо ингээд бас Монгол үхээр барилдаад ихлээр сайхан мэт. Аав үний удаас баргалтай. Одоо их бахарна. Тэгээд одоо их боловсрол сайгээд сайн шиг барилдаж тэгээд яг хэлбэтэй штат. Дэмжээлч шууд. Дэмжээлээ. Боловсрол сайн хий. Одоо тэгээд Өгөөч талаар одоо баг насныхын талаар энэ мах эдэтийг их ойрхон байсан юм биш тийм ээ? тий. Багдана мөрөн жеси. Тийм байлээ. Оямерон тэгээд оямерон гэж байгаа нэг наттай чогож байгаа нэг аяа өрөө нэг хүүхдийн аваанаар гэдэг хүүхдүүд аваанаар. Тэр нэр төрөөд тэр нэр төрсөн чинь миний мөрөр нь дэдлээд манай нэг ах トゥ гэмээр төмөлөөд. Тэгээд бацаад хүүхд барилдах үед манай нөгөө ах トゥ гэн төрүүлсэн мөрний хүүхдэн төрөнд төрсөн миний үтэй хоёр. Яхан байхыг барилж явах үед. Их гоё биш. Тэгээд манай нэг бодоод одоо квартираа өөрөө хэлж явах ярина. Нэг бодох үед хэлжгээ бодож гинэ одоо аяа тэр нөгөө хүүхдэн боогоо өгчихгүй дээ яцаа өгчихгүй л гэж бодож гинэ. Тэгсэн чинь нэг бодох үед морин дэдэлтлээ. Тэдний морь төрүүлсэн юм чинь. Гэсэн бая манай морь ус дэдлэн хүн ус дэдлэн. Та миний тэр хүүхдийн хайчаад хүүхдийн тэр нэр төрүүлж ирсэн. 512 бүхэд төрүүлэгт нь яаж хүлээж авсан бэ? Аавны үед. Гоё штэ одоо энэ чинь 512 бүхэд. Тэр чинь бол бид одоо хүлээж аван гэдэг юм юмд болгож яасан гоо одоо нэр үжиглэнт хүү төрүүлж чалгидлээ. Чиг жал би готодороо байжсэн. Манай энэ өнөөдөр ирсэн манай ах トゥ над уцаас ирээд. Хой одоо дүүгийн урд нь досхгүй. Одоо тань бүлтгэл хийхгүй болохгүй гэдэг. Хой би тэр чинь мэддэггүй шоо л гэсэн. Сада бүлтгэл хийе одоо. Хөтөн айл юм чинь тийм ээ. Тэгээд бүлтгэл хийнэ л гэлээ. Би мэдхгүй шоо одоо тад гүйж өгөх гэж учиртай болсон. Бид бол тэр учир ясны сайн мэдхгүй. Яаж бас тэгээ яа тэгээ гэж тэгээд одоо дараа өдрөнд бас явсан. Би түмэн одоо яг 3 сарын чинь. Монголч бас 10 монголч бас хүүтэн шүү дээ. Тийм үү. Энэ талдаа болохоор ийм амар хүүтэн байдаг тийм байна. Адуу их өсгдөг, адууд их туртай юм да Монголын үнийн үед. Тийм адуугаа сайхан дижигээд. Я одоо 23 настайгаас аваад л адуу харсан өнө. Задуу байсан юм. Задуугийн ясаар 23-аас адуу харснаас одоо 33 жил адуу малж байна. Адуунд их туртай. Адуунд туртай, морин туртай. Монгол адам их үзэнэс. Үзэнэ. За. Мор үйдгүү. Мор үйдэж нэг хэдэн жил үйж ягаад. За. Манай өөрийн морд очоо нутган мор болохлоо. Сүүлд ирээд өнөөдөр өглөөс болсон мортой. За. Нэр таваад дийлэхгүй. Тэгээд хүү одоо гадаад үлдээч авч явж байгаа хоёр үдээ юу захгүй аавны одоо хоёр үд одоо хүн шиг номхон дараа та амьдралдаа нэг хэрмэж яваарай гэж яхаа шүү дээ. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани.
Сайн мэлдэж. За. За, чамяа. Нүдэн аавд нь ард нь бүшиг болж байна. Аавд бүшиг байх юм чинь нөгөө амжилт төлөвлөсөн. Оо миний ирээдүй гоё байна. Амжилт төсөё үүдэн. Сайн мэлдэрээ. Сүү соёлыг түгээж. Миний Монголын сүү хувьцат компани. Нэг нутгаас, нэг хошуунаас бүр нэг одоо монголоор бол баг нэг баригад чихгүй газраас ингээд амьда хоёр сайхан бүхтөлөө нэг нь жоохон ах мод нэг нь одоо баяраа ер нь жоохон барилга байж ах шиг байна тийм ээ. Тэгэхээр ахаврынхаа барилдаа нэг залгаж бас нэг амьда дүүн гарч ирж байна. Баяраа нутаг чинь мандах болог гацаа. За. Танах чинь Амгалан болог хоёлоо болгохтой. Тий. Баяраа гой дуу гэдэг чинь мандах наран тояраад бай. Мал сүргэн бэлчээд бай. Мандах болгои маяар батра. Махшиж гараад хайлаад бай. Гой дуу шүү. Гой дуу. Одохгүй бас нэг ахаврынхаа залгамжийг залгаад энэ нутгаас бас нэг сайхан одоо баярын нэрийг авч явж байгаа юм. Сайхан том золтой гөх болоод тийм ээ. Амжилттай байх болоо. Намын гарн дөрөв. Тийм. Чиний онцлог чив байхгүй юу? Ер нь бол тэр барилдааны чи харж хахад хурд тесрэлт. Тэгэхээр нэг жингээ араас битгий. Одоо би чамд зөвлөгөө өгөх чайшиг гэхдээ ер нь зүгээр бүх сонирхдаг бүхийг мэддэг хүний хувьд эрт жингээ нэмээд хатуураад штангийг хатуурчих юм бол бас барилдаа ч удааш. Тий. Одоо жин хэд байна гэлээ? Жин бол бас нэг 93 гэлтэй. 93 гэлтэй. Эдгээр юу яаж авахгүй нөгөө бидний аюултай онцлог тий. Хөл дүүж авахгүй тий. Баталаад тасаа. Бас өөр монголчууд хэдийгээр Монгол бас сонирхдаг хүмүүс ийм уран хурц барилдаа үзэх дуртай. Тий. Тэгээ сайхан олон амжилтыг гаргаж олон сайхан том наадам төрүүлж мянган мөрхийн магнад маш олон удаа хүрээрээ. Одоо бид нар зорж ирж өөртөө ч уулзлаа. Ирээдүйн сайхан ажил үйлсийг чинь бас монголчууд амжилтыг чинь бас өрөөж байгаа. Бүх сонирхчдоос үзэж байгаа. Тэгээд дараа ирэхэд бүр том одоо зангаагаа бүр ингээд загсалзуулсан сайхан том бүх хүлээж авах хаа гэж бодчихээ. Тэгээд бидтэй хамт бидний нэвтрүүлгийг сайхан оролцож чимж тэ сайхан одоо энэ бүхийн тухай өөрийнхөө тухай сайхан батны яриад ирсэн бүгдээ сайхан амжилт. За баярлалаа. Сайн яваарай. Сайн хийгээрэй. За баярлалаа. Зөв Монголын албатай сайхан өрөөдрөө авах шиг юм сайхан. За ерөө төвтэй. Яа амжилт. За баярлалаа. За эрхэм хүндэт үзэгчдээ үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлдэг ТV-с телевизийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Манай зочин болох Баярбаатрынхаа гэрээр зочилж мөн барилдааныхын амжилт өөрийнх нь хүсэл зорилгын талаараас ярилцлага сайхан болсон бахаа гэж бодож байна. Ингээд үзэгч та бүхэндээ маш их баярлалаа.